Сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдаг компани одоо зах зээл дээр одоо тасаа хэллээ шүү дээ. Альва өвчнийг одоо тийм хор тавтарцсан тэгж дархлааг сэргээн за баг энэ муу айж байгаа хүнийг те одоо хэрэглээл босоод ирнэ гэдэг юм иймэрхүү сурталчилгаатай. Тэгэхээр эдгээр сурталчилгаануудыг ингээд судлаад үзэхээр энэ сүлжээний компанид байгаа тэр сайн гэж яригдаад бүтээгдэхүүнүүд нь биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн гэж байдаг юм аа. Тэгэхээр биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн өөрөө юм биш юм байна. Витаминч биш юм байна. Тийм учраас эмнээс хүндэрүүлсэн асуудал. Тэ хяналтаас эмийн хяналтаас орхигдсон зүйл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. За бусад орнуудын эрүүл мэндийн байгууллагууд биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн. Альва өвчнийг эдгэж ангаах гэж сурталчлах. Ангаах ухааны дүгнэлт гаргахыг нь хүртэл хоригдсон байдаг. Монголд хүртэл тийм дүрм журмтай. Сонирхолтой нь өнөөдөр зах зээл дээр өнөх сүлжээний компаниудын бараа бүтээгдэхүүнийг судалж байгаа хүмүүс чинь ерөөсөө суперлим ярьж штэ. Амрууга цацаал эрүүл булчин л гэлдэг чинь. За худалчин шүтний өвдөж байгаа бол өвдөж байгаа шүтэндээ 100-аал эрүүл булчин л гэлдэг чинь. Нуруундаа турхайл одоо үе мөчөндөө турхайл эрүүл бол энэ бол ямар шинжлэх ухааны нотлохоо баталсан баталгаатай зүйл байхгүй. Эмэн тооцдог учраас эмийн гадна байдаг хяналтгүй орхигдсон зүйлээ. Харин биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн гэдэг маань хүчтгэж нэмсэн хүнс төдийхөн зүйл гэдэг юм.